Тест телевизийн өглөө хөтөлбөрийн сурчлах ба Кнеслийн Баян Зурх дургийн Баян Зурх цахаас үзэж та бүхэнд хүргэж гэж байна. Учир юу гэвэл төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөнө гэдэг юм хууль гарсантай холбоо хүнсний ногоон худалдаалтыг энэ хууль ангуй маань монгол бичгээр бичиж иргэдэд үйлчилж байгаа ийм сонирхолтой сургалтыг үзэж та бүхэнд хүргэх гэж байна. Монгол бичгээр бичих санааг яаж олж исэн бэ? Зөвөр өөрөө л сонирхлоор л биччихсэн. Яг хизэнээс эхэлж та гэж бичиж тавьсан бэ? 2 жил гарсан. Өөр болохоор угаасаа хүнсний ногоо зарж байгаа ногоонуудын үнийг бичиж тавих хэрэгтэй байхгүй. Тэгээд хан дээр нь ингээд хаяг шашиг тавьж байгаа гэж боддог. Хан дээр ихлээр кириллээр монгол бичгээр өөрөө жижигэн биччихдэг гэсэн юм. Тэгээд дараа нь нөгөө арилгаж байгаа юм гэсэн ингээд таарч. Яг монгол бичгээр бичснээс хойш үйлчлүүлэгчдийн тоо хэр нэмэгдсэн бэ? Яг тэгэл тодорхой хэмжээнд нэмэгдэж л байгаа л да. Бас монгол бичгэндээ дуртай болохоор явж байгаа ямар гоё ингээл энийг ч хараад ирлээ гэсэн юм. Монгол бичгээр бичиж тавьснаас хойш гэх юм уу? Ер нь та одоо харилцаж байгаа хүмүүсээсээ монгол бичиг бичдэг хүн ер нь тэдний хэмжээтэй байна да гэдэг юм судалгаа ер нь илүү мэдрэгдэж байгаа бах тий. Эхлээд анх бичиж байхдаа аюу мэдэгдэжсэн. Юу гэж байгаа болоо гэж амар сонирхоод асууж байгаа. Хүмүүс яг ингээд мэдхгүй өрнө үзчихсэн болохоор ингээд хараал нилээн удаа хараал эсвэл юу гэж байгаа болоо гэж насаа. Тэгээ байнга өөрсдөө ч юм уу цахаар ингээд байнга орж гардаг хүмүүс бол одоо юу нүдэлцэн болохоор тэгээ. Тэгээ яг юм судалгаа ихээс илүү гэхдээ ихэнх нь уншиж чадахгүй судаас байд юм уу л гэж боддог шүү дээ. 10 жилийн хүмүүс ер нь хэр мэддэг юм шиг санагдаж10 байна. жилийнхэн бараг арай нэг ах шнээс арай муухай. Үндэсний бичээ яг утга учирыг та ер нь өөрийнхөө хувьд юу гэж боддог вэ? Үн сэнийг нь мэдээж яг зүгээр миний хувьд л хамгийн хэлэх хэрэгтэй үг үндэсний бичиг. Монгол хүний тархлаа гоё гэх юм уу бахархал. Цаашдаа ер нь хүмүүс за үндэснийхээ бичгийг илүү сураасай ч гэдэг юм уу хүүхдүүдэд ч юм уу энэ талаас нь ер нь юу гэж боддог вэ? Ер нь бол гэхдээ сурж байхад илүүдэхгүй. Ер нь бол сураасай л гэж боддог. Тийм болохоор зүгээр яг өөрийнхөө ойр торныхоо дүүнэртэй ч юм уу хичээл үзсэн. Ер нь одоо нэг хичээл орхосоо орохгүй их бараг байдаг шин. Ер нь заримдаа. Тэгэхээр монгол бичгийг нэг заав сурах хэрэгтэй гэл энэ хичээлийн бол өөрийнхөө чадах хэмжээгээр заагаад. Ер нь үндэсний бичгээ хэр мэддэг вэ? Түүхийн багш болохоор хэд сайн мэддэг байна. Яг энэ үндэсний бичгтэйгээ ингээд одоо бүр хүнсний лангуун дээр ингээд тавигдсан байна гэхээр таны хувьд яг яаж хүлээж авч байна? Энэ 25 оноос хойш бол манай монголчууд яг бас одоо олон байгууллага төрийн бас байгууллага бүх зүйлс одоо ингээд үндэсний бичгээр хослуулан хэрэгжилж байна тийм. Тэгэхээр ингээд энэ ингээд монгол бичгээр хагилцсан байгаа нь бол их таатай санагдаж байна. Үндэсний үс солиод ингэж дээдлсэн, хэмжигдсэн байгаа нь бол надад зөв санагдаж байна. Ингээд бүх лангуугаар ингээд явж байхад бол ганцаараа яг хэлээрээ бичсэн үндэсний үс солиороо ингээд тэгээд ингээд бусаа монголчгээр бичсэн байгаа нь бол шууд л нүдэнд тусч байна л да. Бусаад бүх лангуунаас ялгарч байгаа юм лээ. Ер нь хүүхэд залуучууд багш хүний хувьд одоо үндэснийхээ бичгийг сураасай гэдэг үгээс хэр зөвлөдөг вэ?
Үндэсний бичгээ бас сураасаа давхар сураад яваасаа ялангуяа Монголын нууцч байгаа Монгол бичгээр уншдаг байгаасаа үлгэрийн ном ч юм уу ном зохиолыг бас үндэсний одоо бичиг усаа монгол бичгээр уншаасаа гэсэн зөвлөгөө өгдөг байгаа. Монгол бичгээр бичсэн юм лангуутай ер нь өмнө нь таарч ирсэн. Одоо анх удаага л харчихсан юм л. Маш садан харагдаж байна тийм. Тэгээ содон өвөрөвцөн системний уламжлал босоо монгол бичиг гэдгээр содон сайхан харагдтыг. Уншиж чаддгүй ч нөгөө уншиж мэддэг хүмүүс бол бүгд л олзорхон сайхнаар харагдав. Илүү нөгөө нэг хүмүүсийн үнсэрхэг үзлийг бас илүү төрүүлдэг юм болоо. Үнсэрхэг үзэл бас тийм байж болоо л хүмүүс. Тэгэл ер нь хүмүүс тэгэл өөр өөрсдийнх нэг анхны харц үзэл бодлоор л хаах хэлдэг. Тэгэл гадаад юу яа нутгаа санцаа тэгэл гэр орноо санцаа явж байгаа л ийм харуул тэгэл омгших байлгүй дээ. Үндэсний юм бахархал гэл.